За бүгдээрэнд нь өглөө өдөр оройн мэнд хүргэе. Цугларах цаг подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар болохоор манай Чингүн, Дөг, тэгээ энэ замны би оролцож байна. За тэгээ энэ удаагийн сэдэв маань болохоор нэлээд чөлөөтэй сэдэв байгаа. Мөн Намир группийн маань e-спортын тэмцээн удахгүй болох ч байгаатай холбоотой. Ер нь бол e-спортын талаар чөлөөтэй яриа өрнүүлээгээд энэ подкастыг эхлүүлж байна. Тэгээд манай хоёрын хувьд e-спорт ер нь ямар орон зай эзэлдэг вэ? E-спортыг ер нь тодорхойлчихъя гэвэл e-спорт ч ер нь бол өөрөө нэг амар том сэдв байгаад байгаа шүү дээ. Ер нь бол нэлээд том сэдв, ер нь нэлээд удаан үргэлжилж байгаа. Ер нь яг гоо гадаадд бол ингээл зөндөө ингээл e-спортын тэмцээн ингээл хүмүүс одоо илүү ингээл тэмцээнүүдэд ордог тийм ингээд болдог, тэмцээнүүд болдог, яадаг гэлээс одоо ер нь бол яг сүүлийн хэдэн жил одоо ер нь ковидос хойш юм уу тийм хүмүүс арай илүү эрчимтэй хөгжиж байгаа шүү дээ. Их оролцоод ойлгоод тий ер нь ингээд e-спортын талаар ямар ч мэдлэхгүй байсан хүмүүс ер нь e-спорт гэж юу гэдэг юм бэ гэдгийг ойлгож байгаа жилүүд болж байгаа юм да. Тэгээд тэр ойлгоход нь одоо хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь одоо Монгол заа шүү дээ. Яхаа аргагүй. За Монгол төр нь бол хамгийн одоо дэлхийд яг оролцож яг амжилттай гэвэл ер нь бол Монголцол байгаа. Тий Монгол заа. Хүмүүс ч бас e-спорт гэхээр зөвхөн нөгөө нэг Counter Strike, Dota гэж сайн мэддэг шүү дээ. Та хоёрын хувьд яг бас өөр төрлийн ямар зүйл тоглоомууд яг e-спортод ордог вэ? За ер нь e-спорт гэхэр чинь ер нь бол ойлгомжтой электроник спорт ч юм уу электрон спорт гэж явахаар яг уу арай илүү нөгөө Монголд арай илүү хөгжсөн ч юм уу арай илүү хүмүүс орж тоглосон нь болохоор ялцчихгүй CS:GO за Counter Strike 1.6-аас эхлээд ч юм уу. Тэгээд Dota All Star гэж байгаа Dota 2 гэдэг ч юм уу. Тэр нь арай илүү хөгжсөн бахан. Гэвч яг дэлхийн түвшин зүгээр ингээд харахад бол за ялангуяа түрүүний хэлсэн ковидоос хойшоо айгүй их өөр тоглоомнууд айгүй их гарч ирж байгаа. Тэр нь одоо Valorant, одоо Overwatch тий, одоо Fortnite, PUBG за тэгээд одоо уралдааны гэх юм бол янз бүрийн симулятор уралдаанууд байна. За тийм мэдээж FIFA болон NBA-үүд ч гэсэн e-спортод орно шүү дээ. Ер нь яг одоогийнх одоо e-спортод бол ер нь хүмүүсийг хоорондоо өрсөлдөж байгаа тий. Яг ингээд нэг бимтэй холбогдоод мультиплеер онлайн хэлбэрээр ингээд өрсөлдөж байгаа. Ер нь бол e-спорт юм. Анх бол e-спорт бол дэх биш. Одоо жишээлбэл зүгээр ийм аркад геймүүд байдаг байсан. Ерөөсөө одоо шиг тийм сүлжээ нөгөө интернет технологи байгаагүй. Тэгээд тухай зүгээр хүмүүс яадаг байсан гэхэл нөгөө аркад гейм дээр одоо дээр үе нөгөө Donkey Kong, Pac-Man гэдэг тэн дээр ер нь бол скор хамгийн өндөр логийн одоо скорын төлөө өрсөлдөлөг байсан. Хамгийн өндөр скор авсан. Тиймэрхүү тэмцээнүүд амар их байдаг. Одоо байдаг байсан тухайд угаасаа нөгөө нэг тэр үед тиймэрхүү технологи дээр хөгжөөгүй байсан болохоор гэх юм уу. Одоо үед чинь бол ер нь технологи хөгжөөд ер нь л цаанаа ингээд тоглоомууд нь хүртэл өөрчлөлттэй тий. Ингээд хоорондоо байлддаг, скол спортоор үздэг тий. Ингээд тулдаг иймэрхүү төрлийн тоглоомууд одоо амар их гарсан. Би ч бүр дээр үе юм шүү дээ. Миний чи болохоор дээр үед нөгөө Red Alert гэдэг тоглоом бидсэн шүү дээ. Raw 2 гэдэг. Тэрийг анх нөгөө аваараа заалгаад тоглож исэн бэ тий. Тэгээ Red Alert тоглоод тэр үед чинь бас Snail Mail, Minesweeper яг нэг тиймэрхүү тоглоом Counter Strike, Dota 1 тиймэрхүү тоглоомыг л айгүй тоглодог байсан та. Та хоёрын хувьд анх яаж e-спорт руу хөл орвоо гэдэг шиг тоглож эхэлсэн бэ? За миний хувьд болохоор яг компьютертэй ойр ус яа гэх юм бол манай программист мэргэжилтэй байсан. Тэгээд гэрт компьютертэй тоглоом зөндөө олон тоглоомтой тэгэл өөрөө оронгоотыг төрний хэлсэн Snail за тэгэл Minesweeper, Solitaire энэ гэл үзрийн тоглоом. За тэгэл Underground Need for Speed тэр мэрийг их тоглож байсан. За тэгээ Counter Strike гэсэн ер нь ороод ботуудтайгаа ингээл тоглолдог байсан гэдэг ч юм уу. Тэгэл тэгж бол анхыг эхэлж байсан юм уу? Миний хувьд бас ер нь бол тийм. Нэг манай ах нар өд байсан. Манай ах нар ер нь бол гэртээ ингээд компьютертэй тэгж одоо надаас гэрт компьютер гэж байдаг байсан. Тэгээд ахыгаа ингээд гэрт нь очиад тоглож байгааг нь хараад тий. Ах нар бол ингээд хамаагүй ах. Тэгээд ингээд юу яадаг гэсэн. Нөгөө нэг
янз янзын тоглоомтой. Ер нь компьютерд аягүй болон тоглоомтой. Тэгэл ихэвчлэн дандаа энэ Warcraft яг 1.6 тоглодог. Тэдний яг ингээл араас нь харж суугаад ерөөсөө тоглож үзээгөө. Тэсээ тоглож үзээгүй гэсэн тухайн тоглоомыг ер нь жоохон ойлгоцсон тий. Ер нь бол ингээд логик гэнээр сурцсан. Харсаараагаа сурцсан. Тэгэл ард нь хор зогсоороо сурцж байгаа. Тэгэл яг ингээл ахыг ингээл гарч марсан үеэр ч юм гуйж нэг тоглож үзээл тий. Тэнгүүд яг нэг практик туршлага эхэлж байгаа байхгүй тий. Яг нөгөө харж сурсан юмуд яг туршиж үзээл тоглосоо тэгэл юм тоглож сурсан байт юм да. Ер нь анхны гараад очиод яг л бага ангил тий. Бага ангил тийм болж ирсэн. Би ч дээр манай аав маань e-спорт руу чирээд оролоод анх яг RA 2 тоглож байгаа бол тэг Need for Speed-ийг бүр амар дурж тоглодог байсан бүр шүн мөн аавд загнуулсан байраа. Тэгээ Need for Speed тоглодог байжгаад сүүлд Counter Strike руу болохоор манай ах тоглодог байсан байхгүй. Тэгээд ер нь бол тэр үед намайг 10 жил байхад бол ер нь бол 10 жил байхад нөө PC тоглодог хүүхдүүд ч ер нь бүтгэхгүй л хүүхдүүд гэж яг ингээд бүр ингээд нэг багш нар ээж аав нар ер нь ярьдаг. Манай аав ээж хоёр болохоор нэг тэгдгвэсээ. Тэгээ илүү нөгөө нэг чөлөөтэй хамт тоглоё гэд хамт PC тоглоё. Энэ тоглоом ингээд энэ ингэдэг гэд тэгдэг байсан гэх юм уу. Тэгээд анх би нөгөө ахаараа заалгаад Counter Strike нэг 100-ны амралтаар хатта надад Counter Strike заагаад өгөө гэд тэгсэн чинь манайх надад хэлж байгаа байхгүй. За чи ингээд энэтэй ингээд сервер орох юм бол чи сугаараа дуудуулаад чи киклүүлнэ, бандуулна гэл. Би нөгөө кик багнаж үйдэггүй. Тийм үү, тэр нь тийм үү юм уу гэл. Тэгэл надмаг анх нөгөө подуудтай тоглоулна гэл. Тэгэл би ч нөгөө подтай тоглосон чинь ерөөс подын дийлдэгвэ. Дийлгүй бүр амар энэ подын шин дийлгүй мэнэ шууд сервер рүү оръё гэл. Сервер рүү ороод тоглосон чинь азар нэг аргашаа харцсан байхаар тэрийг налаад бас нэг баг спек хийсэн үү яасан тэрийг налаад нэг 2 хүн алдсан чинь тэгэл миний нэг урам ороод эн чинь чадах юм байна болох юм байна гэл тэгэл тоглож ирсэн байт юм аа гэдэг шиг. Ер нь ч анх e-спорт тоглож эхлэхэд ер нь одоо өөр хүний нөлөө амар их гардаг шүү дээ. Одоо жишээлбэл би ахыгаа харсаар байгаа ч юм те. Ах л ингээд тоглож исэн учраас ингээд би ингээд араас нь харсаар байгаа л ер нь тэр зүйлийг ойлгож байгаа шүү дээ. Нэг ийм тоглоом байд юм байна, ингэт юм байна гэд. Тэнгүүт одоо e-спортын яг одоо яг сүүлийн үед ингээд одоо нэг хөгжсөн үе нь гэвэл юунаас эхэлдэг вэ гэхээр одоо 2010 оноос эхлээд нэг стриминг платформ байдаг шүү дээ. Одоо Twitch, YouTube бидэр ч юм уу те. Яг стрим хийгээд лайв хийгээд геймплей хийх боломжтой, контент хийх боломжтой болоод эхэлснээс хойш энэ хүмүүс одоо дэлхийд дээр илүү их e-спортыг сонирхоо те. Тэнд ингээд хүмүүс ингээд тоглож байгаагаа нэгсдөө бичлэг болгоод нөгөө хүмүүст нь ингээд үзээд e-спортыг ер нь ойлгоод ер нь тэр тоглоомыг ойлгоо те. Илүү ингээд тоглож үзхийг хүсээд ер нь тэгж хөгжсөн юм байлээ. Тэг ер нь аливаа спортын хөгжил хэр их хүн үзэж гин те. Хэр их хүн тоглоод тэр тоглож байгааг нь хэр их хүн үзэж гин гэдгээс бас аягүй шалтгаалдаг байна. Тэр жутгаараа бас яг e-спортыг үзэх нөгөө тэр компьютер дээр явж байгаа тоглоомыг цааш нь дамжуулах арай амархан тий. Тэнгүүд тэр тэдний бас ингээд үзэгчид аяга олон байгаад байгаа болохоор бас илүү хурдан ингэж хөгждөг болов уу гэж бас боддог. Тэгээд яг e-спортын одоо нөгөө одоо нэг салшгүй нэг хэсэг нь одоо мэдээж тэмцээн байгаа шүү тий. Хүн болгон одоо өөрсдөө зүгээр ганцаараа гэрээсээ биш ингээд найзуудтайгаа нэгт холбогдож хоёрт ингээд баг болоод тэмцээнд ордог шүү дээ. Тэгэхээр тэмцээн бол бас яг ялцчихгүй нэг том хэсэг болоод байгаа. Тэгээд тэрний маш сонирхолтой байгаа учраас л айгүй хүмүүс үзэж байгаа гэж бас би өөрөө бас айгүй e-спорт үздэг. Тэгээд ялангуяа би бол Dota за тэгээд CS-ийн тэмцээнүүдийг бас ер нь бол айгүй одоо олон жил үзэж байна. Ер нь л тоглосноос хойш ер нь мажор тэгэл TI гэдэг ч юм уу их том тэмцээнүүдийг ер нь бол бас үзэл найзуудаа тоглоход бол бас ингээд тоглож байгаа хүмүүсийг харах гэдэг ч юм тэр ч гэсэн бас гоё байдаг шүү дээ. Хоёрын хувьд тэмцээн хэрэг үздэг бай. Одоо гоё туршлах ч юм уу эсвэл гоё санагдж байгаа тэмцээн ч юм уу байна. Ер нь гайгүй үздэг шүү дээ. Гэтэ яг нэг бүр байнга бол биш. Яг одоо сүүлийн Монголын тоглолтууд ч юм дээр CS:GO-гийн тоглолтуудыг ер нь хөвшлэн үзээд за бүрэн бүт үзэхгүй ч юм аа гэхэд нэг ажил дээр нэг хаяад завч хөлөөтөөр нэг хальт талхгүйгээд үлээ те. Ер нь юу болж яаж нэгэд үзэх маягаар ер нь айгүй үздэг. Ер нь тэгж л үздэг юм дөө. Тийм. Би бас ер нь яг Монголцыг айгүй их нөгөө нэг үздэг байсан. Тийм нөгөө гол үзэж байгаа юм нь болохоор яг ямар тактикаар одоо илүү нөгөө тактикл болсон шүү дээ. Өмнө нь болохоор илүү нөгөө буудалд
нөгөө рол плеер нь илүү ингэж явдаг байсан бол одоо яг сүүлийн Монголын шинэ гишүүдээс яг ингээд плиз зэмзүү нөгөө хэдийн минь тоглолтынх нь яг тактик нь бүр илүү бүр ингээд намайг илүү татаад илүү нэг дуурлж үздэг болсон гэх юм уу. Тэр нь бас илүү онцгой санагдсан. Тийм шүү дээ. Ер нь тиймэрхүү тоглолтуудаас үзвэл суралцах зүйл их байгаа тий. Ер нь яг тоглоомын хувьд суралцах зүйл байгаа. Ер нь гоё баг хамт олонны хувьд ч хүртэлтэй яг хамтарч яг нэгнийхээ үгийг сонсоод ер нь болж байгаа процессыг яг партнер нь ингэж харж үзвэл бас уг нь илүү одоо зөвхөн дэлгэсэндээ гарч байгаа нэг тоглогч юу хийж байгаа биш. Тэр тоглогч юу хийж хаад багийнх нь нөгөө талд юу хийж ийн гэдэг нь бас харах юм уу. Тэр талаас нь тактикийн илүү ойлгоод үзвэл илүү сонирхолтой болт юм шиг санагддаг. Тий. Намрын маань тэмцээн бас өмнө 2 удаа болсон тий. Одоо энэ 3 дахь удаа тэмцээн маань 5 сарын 30-нд болох гэж байна. Тий. Ер нь яг уу яг нийтдээ бол ер нь 3 удаа болсон. 3 удаа тий. 24 оны өвөл нэг болсон шүү дээ тий. 24 оны нэг өвөл хийсэн. Гэхдээ тэр яг уу тэмцээн жоохон айгүй жул болсон ба тий. Айгүй нэг дөнгөж анхны зохиогч исэн тэмцээн болохоор бид нар юу стрим байхгүй тий. Байхгүй. Ямар ч стрим байхгүй. Тэгээд нөгөө нэг одоо бисний хөрөлцөн хүртэл муу тий. Бидний жижигхэн бисний нэг ажиллаж боломжоор тийм боломжоор бид нар хийсэн. Тэгээд тухайн үед бас яг л боломжоор хүмүүсүүдээс нөгөө ингээл багийн такс гэдгээл тий. Тиймэрхүү юм босгоод яг боломжоор хийжсэн болохоор тэр тэмцээн бол ер нь жоохон хэцүү дөө. Ер нь хүмүүсийн сэтгэл жоохон хэцүү дөө. Гэхдээ яг хөө тэмцээн туслага болоод тэгээд харин дараагийнхаа тэмцээн дээр яг гоё албаусаар жин там болгоод ингэж явах хэрэгтэй байна. Хүмүүс иймэрхүү байдлаар зохиовол илүү гоё үр бүтээлтэй те илүү гоё хүмүүс наалтах юм байна гэж шийдэж ер нь сайжирч байна да. Тэгээд одоо ч 3 тэмцээн явцсан. 4-р нь одоо 5 сарын 31 өдөр болох чинь те. Тэгэхээр одоогоор бол ер нь хамгийн их тоглож байгаа CS-ийг л хийгээд байгаа шүү дээ. Тий, CS-ийг хийж байгаа. Яг хөө сүүлийн нөгөө хүмүүсүүдээс бол Dota яваач гэдэг айгүй ирж байгаа. Би яг хөө Dota-г харж байгаа. Dota бол гэхдээ нөгөө CS-ийг бодвол цар хүрээ арай бага л байгаа л да. Тоглолт нь арай цөөхөн. Ер нь бол яг зөв бид нар ингээд хараад үзэхэд бол за яг 4 баг бол бэлэн байгаа юм те. Хүн оролцох тоогоос хамраад 4 баг бол гарч юм байна. Яг нэмэлтээр дахиад нэг ганц баг байх юм байна гэж юу нь харж байгаа. Гэтэ чадвал энэ жилдээ бас багтааж Dota 2-ын тэмцээний бас зохиохыг хичээнэ. Гэтэ яг амлж бол чадахгүй. CS:GO-ийн тэмцээн маань бол яг болдог дөрмийнхаа дагуу бол жил болгон болоод. Энэ жил ер нь ойролцоогоор хэд орчим хүн орох төлөвтэй. Одоогоор хамгийн макстай бид ер нь 60 хүн гэж зааж байгаа тийм. Одоогийн байдлаар яг өнөөдрийн байдлаар нэг 53-4 хүн бүртгүүлсэн байгаа. Тэгэхээр баг маргааш нь өдөр дахиж 60 хүн болчих واخ. Тэгээд 60 өнөр тий 60 хүн болоод нийт 12 баг болж тоглоно гэсэн процесстэй байгаа. Тэмцээн зохион байгуулахад юм сонирхолтой факт ч юм уу дурсамж идэг шүү дээ. Байгаа Өө юу? байгаа гэсэн. Тэгээд аюу нийтдээ шүү дээ. Яг тэмцээн зохиож байгаа чинь би байгаа. Тэгээд маань төөгөө тэгээд бид хоёр л оролцож байгаа. Тэгээд бид хоёр чинь өстө нэрээ бүхэл юм хийж байгаа. Хүнээ бүртгэх нь хуваа хамгийн тэгтээ одоо хэцүү. Яг тэмцээн зохиох үеийн хамгийн хэцүү одоо зүйл бол одоо тоглолтын нөгөө тэмцээний өдрөө биш яг хуваагдaltaй үе гэдэг хэвгүй юу? Яг тийм нөгөө хүмүүсүүдийг жин тангаа хуваагаад хүмүүс ч яаж л яг төр хүний одоо жишээл мэдэхгүй анхудаа ингээд тэмцээнд оролцож байгаа ч юм уу анхудаа хамт тоглож байгаа хүмүүсийн одоо уур чадрыг бид нар мэдэхгүй шүү дээ. Яг шууд энэ хүн тийм гэж хэлж чадахгүй. Тэгээд тэр хүн өөрөө нэг би нэг сайн муу гэл те эсвэл дунд гэл нэг юм хилээд ороод ирдэг. Тэгээд тэн дээр нь бид нар яг ингээд одоо баримжаа аваад тийм тааруулаад за энэ хүн нэг иймэрхүү юм байна да гэж бас хүн амтнаас сонсоол те за энэ хүн хэр тоглодог ингэж юм те ер нь гэртээ байнга тоглодог гэж юм уу яаж юм хаяаг юм гэл айгүй их юм сонс тэгжиж л яг нөгөө нэг ухаал болж байгаа юм л та тэгэхгүй бол өөр ямар ч тэр нөгөө нэг анализуудыг хийх юм байхгүй зүгээр ингээд боломжгүй ингээд харж агаад хуваацдаг тэнгүүт зарим нэг хүмүүс чинь бас тэгэл нөгөө өөстө хуваалттай худлаа олчлаа те хуваалтаас болоод манай баг хожигчлаа мажиглаа гэх тэмдгэн байдэн. Гэхдээ тэгээд сүүлийн тэмцээнүүд төр бол тэр арай багассан. Гэхдээ яг ганц хоёр юм байж л байгаа. Стил бол гэхдээ арай багассан анхныхаа бодвол тэгээд бид нар энэ жил одоо тэрнтэй холбоотойгоор зохиох одоо нэг програм маань одоо тусдаа бид нар өөрсдөө веб хөгжүүлж байгаа. Одоо тэр нь би хөгжүүлж байгаа. Тэгэхээр тэн дээр бид нар бүх нэг яг намрын нэг
группийн нөгөө нэг тэмцээнүүдэд хуваалт өгдөө шүү дээ. Яг ингээд гарч ирдэг. Тэрэн шиг адилхан өрнөгийг адилхан гарч ирээд тэгээд тэр болгон дээр нь яг хүмүүсүүдийг бүгдийг ингээд эрхтэг шиг хуваацсан. Тэгээд тэмцээнсээр рандомор бид нар лайв хэлбэрээр тэгээд драфт хийж явна гэж тэгвэл арай шударга юм байна гэж хамгийн тэрэл яг гоё зөв тодорхойлмоор юм тийм. Ер нь бол тэрэл зөв яг тодорхойлчих юм бол бүх зүйл аягүй гоё жил Тэр 5 гэж ороод тэр нэгэн хүн гараад ирсэн. харин тийм тэгвэл бас хэцүү. Тэрэн дээр л аягүй их асуудал одоо. Гэтэ тэрийг тэгээд аль болох яг зохион байгуулагчийн зүгээс бол аль болох шийдэх гээл те аль болох олон сайжруулалт явах тийм сайжруулаад явж байгаа. Оролцогчийн хувьд Чингүн ч юм 2 удаагийн хоёрдугаар Хоёрдугаар байна. тий оролцож байгаа нөхцөл байдал ямар юм бэ? тий яг оролцоод мэдээж нөгөө дуртай юм хийгээд дуртай тоглоом тоглоод цаг өнгөрөх гэж байгаа болохоор мэдээж айгу дуртай. Тэгээ яг хуваах тал дээр гэх юм уу тэгэл аль болох хэдүүлээ яаж хуваагдах уу тэгээ эсвэл яаж арай нэг бага тэнцүү авах уу өөртөө ингэ таньдаг хүмүүсээр орч юм зөрүүтэй тэнцэн хийсний баг хэрэггүй болчин тий. Тэгэл яаж хуваах уу гэл дөг төгөө өртөө ярьж байгаа л тэгэл оролцдог. Тэгээ оролцоход бол мэдээж одоо хэцүү юм ч байгаа. Тэгэл бүгдээрээ л хамт зөвхөн зохион байгуулагч юм болоод авахгүй те бүгдээрээ л хамт бие биендээ дотроо ингээд хэдүүлээ нийлээ тоглоод тэмцэн зохиол гэж анханасаа ярьсан учраас. Тэгээ бөөндөл ерөөхдөө ингээл за энэ муу байла дараагийн удаа хэдүүлээ ингээд сайжруулъя тэгвэл зүгээр юм биш тэгэл дотроо ярилцаад ч юм уу. Тэгэл явж исэн. Тэгээд эхнийхтэр болохоор бид хэд чинь нэг 5 дахь өдрийн ойр ажил тараад яг зохиож исэн юм аа. Грандын хажуутлын панда. Тэгээд тэгэхэд чинь нөгөө ажил тараад амар орой эхэлсэн. Хүмүүс ирэхсээр байтал 6-7 цаг болоо. Тэгээ мэдээж 7 цагаас эхэлж байгаа гэсэн. Юу гэж эрт босоо. Тэгээд яг тэгэхэд бол яг манай баг бол төрүүлж исэн бохгүй эхнийхтэр юм. Тэгэхэд хамгийн сүүлд баг 3 цагийн үед пост гарч ирсэн баг. Тэгээд айгу удаа нөгөө ингээл одоо нөгөө контр гарна гэдэг шиг тий. Ингээл тэнцчих юм бол map сунгаал ингээл тоглоод ангот тоглосоор байгаа сүултээ бүр ингээд 3 цаг хүртэл ингээд 7-оос 3 цаг хүртэл тий амар удаан тоглолцтой. Бүгд ядарсан. Тэгээд нөгөө сүултээ нөгөө шагналын самаанч ингээд нөгөө тоглолтын цаг сонголтсон нөгөө шагналын сангаас тий багтаа нөгөө цагандаа явсаар хагаад тэгээ санаж байхгүй болоо тэгээд тэгжсэн. Тэгээд яг дараагийн тэмцээнээс нөгөө бэлгүүн тагс ахын бас тоглоомын газар нээгдээд тэнцээ бас арай хамтарч ингээ ясна арай илүү их чөлөөтэй ч юм шиг тийм арай сайжраад тэгээ орчны хувьд ч гэсэн тийм болж байгаа юм шиг санагдсан. Тэгээд кастер мастер оруулж ирээд тэгээ хоёрдугаар тэмцээнээс болол мэдээж ингээ сайжруулалтад хийгдэж байгаа. Тэгээд тэр нь кастер орж ирээд стрим хийгдээд явсан чинь одоо яг зөвхөн оролцож байгаа хүмүүс нь үзэх биш. Манай намрын бусад гишүүд маань зүгээр лайваар ингээд шууд ороод үзчихэж байгаа болохоор хүртэл нийлүү гоёлаад одоо нөгөө анх нөгөө хийжсэн тэмцээн дээр бид нар ямар ч лайв байгаа ер нь яг юу болоод байгаа юм бэ те яг үнд ингээд зохиож байгаа хүн би өөр бас яг болоод байгаа. Тэгэл бид нар ингээд тоглолтын дуусаад гарч ирснийхаа дараа ингээд манайх ялцлаа хожигчлаа ч юм уу. Тэгэхээр за эдийн хоцсон шүү, яасан шүү гэж нэг цаашаа тайлбарлаж өгч байгаа байхгүй. Тийм байсан. Тэгээд за тэр бол бас арай юу юм байна бол буруу юм байна те. Хамгийн түрүүнд шийдэх зүйл бол кастер ямар нэг байдлаар тэр тухайн тэмцээнийг одоо цаг алдалгүй дамжуулаад те хүмүүст ингээ мэдээлэх ёстой юм байна гэдгийг юу нь бол ойлгож аваад те хамгийн том зүйлүүдээс хурж аваад тэгээд бид нар энэ кастертай одоо байнга хамтарч хийж байгаа те. Тэгээд энэ удааг бас мөн адил яг кастертай явна. Уг нь бол бидний зорж байгаагаар бол нөгөө нэг 12 баг болцсон айгүй олон тоглолоо шүү дээ зэрэг. Тэнгүүт тэрийг хоёр зэрэг кастраар явъя гэж тийм үн яаж байгаа үз судалж үзэж байгаа. Тэнгүүд за яг нэг стрим маань ингээд хийх хүн каст хийх хүн маань олж оодсон нөгөө хүн маань олдохаа дээрэс нөгөө хүний маань бас тийм нөгөө тусдаа бас кастрын өрөө гэх тийм хүн байгаа шүү дээ. Тэрийг бас зохицуулах боломж байна уу гэдгийг харгалзаж үзэж байгаа шít. Тэгэхээр үнэхээр болчих юм бол бид нар хоёроор явахыг хичээж л байгаа. Тэмцээн маань тэгээ 5 сарын 30-нд. Энэ жил би оролцож чадахгүй ш дараа жил алнаа. Энэ жил бол стрим үзээ. Стрим үзээ тэрээсээ. Энэ жил чинь өмнөх жилүүдэд ер нь бол 8 баг л ордог гэсэн шүү дээ. Тусчаар тийм 8. Тийм ихтэй ер нь 8 ч юм уу тэгж ордог гэсэн. Энэ жил бол ялчгүй манай намрын одоо хүмүүс бас ихсэн байна те. Тоглодог хүмүүс ч нэлээх гарч ирсэн байна. Бүр тоглож чаддгүй хүмүүсд бүр сураад орж ирсэн байна те. Айгүй олон болсон байлаа. Тэгээд шинэ тоглогч нар бас зөндөө байлаа. Гэхдээ бид нар аль болох чадлаараа гоё
хуваагдах гэж байна тий гой хуваагдал гаргана. Эхний тэмцээн болж байхад чинь дөнгөж тоглож эхэлчихсэн хүмүүс чинь одоо бүр бэлтгэл хийгээд тийр ахилсан тий хоёр дэрмээр хийсэн. Тийм хүмүүсээс нэлээд байгаад байгаа шүү дээ. Хүмүүс бол тэгэл янз янзаар л үзэж илээ ярьж илээ тий одоо. Тэгээд нөгөө нэг стрим эдэр бас хийгээд ихсэн чинь манай тоглодгүй хүмүүс маань бас надлаа одоо ингээ хувь чадвар айгүй их орж ирээ тий. За юу болж ин тэмцээн яаж ин тий. Одоо болох гэж нөгөө ингээд өөрөө тоглохгүй гэсэн бас үзэх сонирхолтой хүмүүс бас айгүй их байдаг юм билээ. Тэгэхээр тэр хүмүүст маань ингээд тэмцээнэ болоосаа гэдэг тэмцээн болно зүтэй гэж надаас баг асуугаад өгөх гэдэг. Болно ер нь төлөж байгаа гэж ер нь хариултаа. Тиймэрхүү байдлаар. Одоо юу шүү дээ нэрэ өмнөх жилүүдийн одоо шагналын сан байгаа шүү дээ. Маш одоо хамгийн дэдэлтэй 1 сая төгрөгийн шагналын сантай байсан шүү дээ. Тэгээд тэрийг бид ер нь энэ жил ахиулъя гэж бодож байгаа. Нэгдүгээр байрыг ер нь бол сая төгрөгөөс дээшээ илүү тий гол нь гэхдээ оролцож байгаа хүмүүсээс шалтгаална л да. Тэнгүүтээ тэр хүмүүстэй яг 60 болчих юм бол өмнөх прайзтаас илүү дээшлүүлэе гэж бодож байгаа. Ер нь бол тэгж явал тухайн оролцож байгаа хүмүүст маань бас мэдээж сонирхолтой тий илүү хожихыг илүү хичээх болов. Одоо тэгэл дэлхийд ч одоо жишээлбэл одоо дэлхийд хамгийн өндөр шагналын сантай тэмцээн хэрэг TI байдаг тий 21 оны тий 21 оны TI 41 сая доллар тий 40 сая доллар тий. Тэмтэй адилхан манайх ч гэсэн ер нь тэмцээн зохиож байгаа юугаар айл болох чадхаараа дээшлүүлэх хийж байна тий. Айл болох доошлуулахгүй дээшлүүлэх хийж байгаа. Гэтэ тэр маань яг манай тоглогчдын одоо юутэй тоотой нэгт холбоотой байдаг болохоор тэрнээс шалтгаалах. E-спорт маань одоо манай группийн хувьд ч юм уу ажлын байран дээр ч юм уу тий ажлын байран дээр та хэд ер нь яаж нөлөөлж байгаа вэ? Зөвхөн ажлын байр ч биш тий амьдрал дээр чинь найз нөхөд одоо яг яаж нөлөөлж байгаа ер нь давуу тал нь юу юм бэ? За яг давуу тал гэхэд шууд ингээд гаргаад энэ байна гэдэг одоо үзүүлэх юм гэхэд цаашаа. Гэхдээ ерөнхийдөө бол одоо нөгөө би одоо яг өөрийгөө л тэгж дүүндэх байхгүй юу. Ингээд багасаа ямар нэгэн тоглоом ингээд байнга тоглож идэг ч юм уу тий. Хэтрүүлж бол биш. Яг нэг балансын байраад за тэг янз бүрийн тоглоом, тэг янз бүрийн тэр чин тоглоом болгоно. Үед авдаг тоглоом байна, холбогддог тоглоом байна. Тэнгүүд холбогдонгууд ингээд багийнхантайгаа ярих хэвээр, координац хийх хэвээр, өөр гэсэн үүргээ хүлээж аваад тэрийг биелүүлэх хэвээр гэдэг ч юм уу. Тэр юмнууд бол ингээд байнга юм ингээд нэг үеийн дараа нэг асуудлын дараа нэг асуудал шийдэж явдаг учраас тэр бас ингээд ажил дээр гарахад ч гэсэн тэр чадварууд бол бас нэлээд нөлөө үзүүлсэн болов гэж хараад идэг. Тэгэнгүүт бас ингээд тухайн одоо хожигдож явах үед ч юм уу те сэтгэлийн дарамтаа нь одоо яаж хожих вэ гэж толгоогоо ажиллуулна те нэг тактик болохгүй бол дараагийн тактика бодно. За тэгээ багийнхан уурлаад байвал тэр хүнтэй яаж харьцах вэ? За би өөрөө яаж уурлахгүй гэхэд ингээд зөв мессеж багийнхандаа өгөх гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд дээр болол одоо ажлын харилцаан дээр ч гэсэндээ маш их тулгардаг өдөр тутмын асуудлууд байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээр ингээд хэрвээ би тоглодгүй байсан бол ч юм уу онлайнаар холбогддог байсан бол онлайнаар холбогдно гэдэг чинь тэгээд байнга найзуудтайгаа тоглох бас биш те. Одоо жишээлх юм бол онлайнаар CS юм уу дата тоглоход ингээд 4 өөр багийн хүнтэй таарна шүү дээ. Тэгэхээр чинь нэг Орос, нэг Хятад, нэг Монгол те нэг найзтайгаа ингээд тавлаа ингээд байж иж болно. Тэгээд тэгэх юм бол тэр хүмүүс бүгд өөр өөр зан аршинтай ч юм уу те тоглох стил нь өөр гэдэг ч юм уу. Тэгэл тэрнтэй яаж зохицох вэ? За энэ энд явж байвал би хаана явах вэ гэдэг ч юм. Тэр юмнууд бол ингээд өдөр тутам л тохиолддог юм учраас ингээд ажил дээр гарахад ч гэсэндээ тийм юм ирэхэд ингээд айгу эргээр хүлээж авдаг ч юм уу. Эсвэл бол аль хэзээ тасцсан юм байдэм болоо гэж би илүү хараад байгаа тэр талаас нь. Тийм надад бол нэг тиймэрхүү одоо өөрчлөлт гэх юм уу даваа тал үүссэн байх магадaltaй гэж боддог. Эний хувьд ч одоо ер нь бол e-спортод ер нь аль болох яг ингээд тэмцээн дээр зохиогоод ингээд оролцдог ч гэсэн яг нэг одоо нэг чийлрэх гэж байдаг шүү дээ. Яг нэг одоо стрессээ тайлах гэж тоглох юм тиймэрхүү одоо модулг орцсон тий. Тэгээд одоо жишээл ажил дээр ингээд л жоо стресстэй үе ч юм одоо 7 хоногт тэрийг зур ингээд тааруулаад 7 хоногт хаяа нэгээс 2 хоногт ч юм уу стрессээ тайлах зөв маягаар тий. Зүгээр ингээд юу ч бодохгүй ингээд чилрээл хожсон ч бай. Ер нь бол тиймэрхүү байдлаар өөрийнхөө зур ингээд стрессийг жоохон багасгах зорилтоор аягүй их юм тоглодог. Тэгэхээр ер нь тэр бол надад бол нэг амар юм шиг сонсогдохгүй байгаа ч гэсэн яг амьдралд бол жижигэн ч гэсэн амар нөлөөлж байгаа байхгүй тий. Юу нь бол өөр юм бодлоод найз нөхдөдтэйгоо бас цагийг арай гоё хөвчлөлтөөр тий. Гоё өнгөрөөгөөд байх нь ер нь айгүй гоё тийм амьдралд бас эргээр нөлөөлдөг шүү дээ.
яг ажиллаа тараад гэртээ орж ирээд нэг бас гоё штэ. Нэг яг ганц тоглоод яг гэнэ тэ. Нэг хэтрүүлэхгүй. Одоо тэгээ хэтрүүлж чадахгүй. Тийм угаасаа чадхаа гэсэн. Би бас яг нөгөө нэг хүн дуртай юмдаа цаг гаргадаг гэж ярьж штэ. Тэрийг яг бас e-спорт яг над дээр мэдрүүлсэн ахгүй. Би нөгөө амар одоо юу гэдэг ажилдаа ядарсан ч юм уу те. Хичээлтэй үедээ хичээлэхдээ даалгавар ихтэй ч гэсэн яг ингээд e-спорт руу найзтайгаа бас ингээд тоглох ландах болохоор цаг гаргачаад идэгсэн. Яг ингээд амар ингээд завгүй байсан ирнэ цаг гаргаад тэгээ ингээд зохицуулаад тэгээ тэндээс би бас юуны дуртай юмдаа цаг гаргаад ингээд хоорондоо зохицуул тэгээ цагийн менежмент ингээд зохицуулж болдсон юм байна. Тэгээд болохоор болдсон юм байна. Гэт тэрийг бас амар сайн анзарч мэдээч хэрэгээ бас нөгөө нэг харилцаа холбоо бүх төрлийн бас эмоц бас гарч ирдэг. Тэр болгон дээр бас өөрийгөө бас анзаарч байгаа тий. Сонирхолтой шүү нэрээ. Би ч бас тэгээд хаяа нэг PUBG тоглодог. PUBG чинь яг нөгөө нэг бусад тоглоомод бодвол арай амьдралуу хүм юм уу те. Ер нь ингээд зүгээр ингээд дөрвөн юм рандом бачка нийлэнгүүтээ нэг арал дээр байх гэж байна. Одоо ер нь дайм болох юм. Тийм. Арай нэг амьдрал бас төхөн бид. Гэхдээ тэр чинь ингээд бас гоё. Нөгөө олон хүмүүс яг нэг чиний хэлдэг нэг олон хүмүүс өөр төрлийн хүмүүс тоглодог учраас ингээд шин санаа хүм болгоноос гардаг те. Тэр чинь ингээд за өстой машинаараа зүүн явах уу баруун явах уу гэж шин санаанууд ингээд ургаж гаргаад тэр болгоно ингээд бид нар ч айл болох ингээд одоо тооцоол хийх гээл те алиур явуул илүү байх уу гэдэг нэг шийдвэр гэх юм уу тухайн яг моментэд яг маш олон шийдвэр гаргах. Тийм шийдвэр гаргах те. Тийм хүү зүйл идэргээл. Тэгэл аюу хөвгөлтэй шүү дээ PUBG идэр чи ер нь бол тоглоход. Хоёрын хувьд одоо PUBG, Counter Strike, Dota-гаас өөр ямар тоглоомд юу дуртай вэ? Яг уу хаяа нэг юу нэг соло төрлөө одоо нөгөө нэг мишн биелүүлээл тий. Зүгээр нөгөө нэг тийм тоглоомод тоглолтын гэхдээ тэр яг нэг одоо ингээл хүмүүс шиг нөгөө дуустал нь удаан тоглож чадах зүгээр эхлүүлээл ер нь агш. Гэхдээ ер нь бол тиймэрхүү тоглоомуудыг сонирхоод ер нь бол нэг юм гоё шинэ юм гарсан байна тий. Тэгэж гоё танилцаж үзэх ер нь бол дуртай. Тэгээд ер нь бол өдөр тутамдаа бол мэдээж тэгэл нэг хаяа бовж байгаа тоглоно, хаяа татаагаа тоглоно, хаяа нэг контр тоглоно. Яг энэ гурыг нэг тийм ээлжтэй ер нь тоглолт юм дөө. Одоо Dota CS дээр ч юм уу чиний хэдэн цаг болсон байна. Тоглосон цаг нь гарч ирдэг. Минийх нэг нийтдээ контр дээр бол нэг 2900 орчим цаг байгаа. 3000 ч юм уу хэвцээ байгаа. Дотоод дээр нэг 4000 орчим цаг тий. PUBG дээр бас нэг 2000 орчим цаг. 2000 гэдэг чинь нэлээд их шүү дээ. Нийлээ тэрийг ингээ бодоод үзэнгүүт тасралтгүй бараг жил сагсуугаас амар цаг гарч ирээд байхгүй яг юм байна. Миний ч ялаагүй Dota нэг 4-5 цаг тэгснэ CS-ний 2000 цаг тэгэл бусад ингээл зөндөө тоглоомод одоо PUBG бол бас нэг 200 цаг байх шиг үлээ. Тэгээд ингээд миний бодлохоор single player дээр нөгөө story mode-тэй гэсэн тийм тэрийг бас аягүй тоглолдог. Одоо Witcher 3 ч юм уу Assassin's Creed тэгэл нөгөө одоо Ghost of Tsushima гэл нөгөө монголчуудын Японд руусан дайралтыг хийсэн. Чидтэй юу яалаа. Энэ нь бол тэмхүү ингээд story mode-тэй тоглоом ингээд сториг нь дуусгаж штэ. Тэгээд ер нь орхитгүй цаашаа ингээд бүх ачимын одоо юу гэдэг бүх хэрэгтэй юмыг цоглуулаад явдаг. Яг нь ер нь бол хүмүүс тэгжээж нөгөө дуусгасан гэж үзсэн. Миний хувьд бол чадах ятгаараа нөгөө ийш тийшээ сайд quest-д биелүүлэн тэгээд яг ингээд явж агаад за ингээд аль болох ингээд бас л баланс юм байна. Тэр чигтээ яваал байл дэ хийж дуусахгүй тэр чинь хэдэн цаг тоглох юм. Тэгээд ямар ч хэсэн story mode-ийг ингээд дуусаад ингээд өөртөө гоё мэдрэмж аваад тэр чинь бас нэг кино үзсэн чинь ном уншсан юм шиг гоё story үзээд дуусч байгаа нэг тийм байх ш. Тэгээд тэрийг бол ингээд дуусгаад яхад бас гоё мэдрэмж авдаг. Тэгээд өөр гэх юм бол яг симулятор дээр би нөгөө гэртээ симулятортай уралдааны өрүүлтэй хааз юутай араатай гэдэг ш. Тэгээд тэргээрээ ингээд бас хаяа тоглоно. Тэр чинь нөгөө тэрийгэ тоглож ирсэн гинт Dota юм уу CS тогломоор алгал буцаал бүгдийг ингээд хороод тэр нь жоох ядаргаатай болох жоон залхаар байдаг. Тэрнээс чинь нэг гаргаад тавьчих юм бол ингээд тэрэн дээр ингээд тоглоно л та. Тэгээд сая яг өмнө жил болохоор Монголд анх удаага ийм симулятор уралдааны улсын аварга шалгуулалт ингээд болсон. Тэгээд тэрэнд бас ингээд болж ийныг сонсоод би тойрог замын тэгээд GT3 гэдэг ангиллын машинуудаар тийм тэмцээн болоо. Тэгээд тэрэнд нэг 40 хүн л хөрхөө орж ирлээ л дээ. Тэгтээ 40 хүн чинь тэгэл ингээл зарим нь амар жоох хогт 13 4-тэй тэгэл зарим нь одоо 35 6 мураатай. Харин нөгөө дрифт хийдэг хүмүүс бас орж байгаа тийм. Тэд нар чинь бас өөртөө сонирхолтой учраас гэртээ тоглодог хүмүүс. Тэгээд хидэд ороо. Тэгээд тэр чинь ингээл 3 тоглол эхний хід нь ингээл дараагийн шалгараад
ингээл уралдаалсан. Тэгээд би ер нь хамгийн сүүлийн шатн дээр нь ороод тэн дээр нэг 6 магаад орлоо. Тэгээд ер нь бол нийтлэл оноор нэг 6-т ч орсон. Тэгээд бас гайг хөөрхөн амжилттай л гэж өөрийгөө дүгнээд байгаа. Тэгээд яг нэг хоёрт орсон одоо хүүхдүүдийг харангуут хүүхдүүд ингээ гэртээ бүрэн сетаптай нэг юм суудл модалтай байгаа гэж тий. Тэгээд ерөөдөө тэр сетапууд нэг ойролцоогоор $1000 орчинд босдог. Тим сетапууд өгдөг. Тим сетапуудтай хүүхдүүд тэгэл ингээ одоо байнгын бэлтгэлтэй гэдэг ч юм уу. Ялцчих уу цагаа зориулж байгаа юм дээрээ хамаагүй үр дүн гаргаж байгаа байхгүй. Тэгээд цаашаага нөгөө Монголоос ингээд шалгарсны цаашаага Азийн аврал руу ер нь бол аваад явсан. Тийм тохиолдлууд байгаа. Тэр бас тэр талаараа ингээ харангуут ер нь бас Монголд ингээд өмнө нь бүр ингээд гайхдаг байсан юмнууд ингээд орж ирээдтэй ингээ хөгжөөд байгаа нь илт харагдаад байгаа. Тэгээд тэр нь ч гэсэн ингээд Монголцтой бас амар холбоотой байдаг шүү дээ. Тэнгуут ингээ яалтчгүй ингээд одоо монголчуудыг ингээд тэр аяар нь e-спорт гэдэг юмд оруулж байгаа. Ер нь бол амжилт үзүүлж болдгийм байна гэдгийг харж байгаа шүү дээ. Бүр 1.8 баг. Тэгээд хэдэн сая долларын шагнал авч ийн те хэдэн сая одоо цалин за нэг багаас нөгөө баг руу хөдөлтаалагдахтаа хэдэн саяар тэр тоглогчийг үнэлж авч ийн. Бараг л нөгөө саксны тамирчтай авдаг цалин NBA-ийн тамирчид те FIFA-гийн одоо клубуудын хоорондох солилцоо шиг л болцсон байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь одоо ингээ баг хүн амтай юм Монгол шиг оронд бол маш үр дүнтэй спорт ах гэж байна. Ер нь л гэж. Тэгээ би сүүлд уншиж байгаа. Тэгтээ би яг баталгаатай хэсгийг мэдгүй. Тэгтээ ямар ч тач e-спортыг олимпийн илүү оруулна гэж ярьж байгаа гэж байна. Гэж ярьж байгаа. Ярьж байгаас ойрын хэдэн жилдээс ер нь бол тийм шийдвэр гарнаа гэдээ ярилцж байгаа гэсэн. Хэрэг тэр өнөхөр орчих юм бол тэр бол одоо бүр бас дахиад нэг левел авах шүү дээ. E-спортын хувьд бол ч одоо олимпиад төрөлтөн гэдэг чинь бас амар том юм шүү дээ. Тэгээд одоо Монгол зэтрээс эхрэл маанах хэсгэл гарах гэж үзэн шүү дээ. Тийш бол үзэх хаа. Монголд чинь болохоор тэгэл одоо л гарч ирээд байгаа болохоос тэр чинь бас 10 хэдэн жил тэгэл бүрэлдэхүүн солиулж байгаа ч гэсэн тэр организашн доктортой ингэж хүмүүсээ хөгжүүлж явж байгаа нь амар тэрний бас үр дүн одоо гарч ирж байгаа байхгүй. Тэнгүүт би ч бас 16 18 он нөгөө яг нөгөө ориг гэх юм анхны нөгөө мемберүүд нь байхад нь үзэл бүх тоглолтуудыг үзэл тэгэл нэг хятадын нэг багтаад хаялуу гэж багтаад дээр доо тэрээс байл гэдэг. Алцаал арай гэж гарч ирэхээр нь баярлал. Азиасаа нэг шалгарангуут нь баярлал тэгдэг. Тэгсэн чинь одоо болохоор дэлхийн түвшинд энэ ч чинь бас Монголтой холбоотой нэг тохиол гэл. Харин тэр ч одоо 2015 онд юм уу да. Яг нөгөө Монголын анхны баг бүрэлдүүлж исэн юм уу? Яг тэр үедээ хамт нөгөө нэг Азийн тэмцээнүүд дэлхийн тэмцээнд анх Монголоос ороод яг Монголц гэдэг баг бүрдүүлээд тэгээ тэрнтэй хамт бас Монголын эмэгтэй баг гэд бүрдүүлчихсэн. Яг тэр багийнхан гишүүн байлаа. Тэгээ мэргэжлийн дэвш одоо манайс лилүү крэшний сууганд. Тухайн үед бас яг Азтай яг нөгөө нэг 4 орноос эмэгтэй баг орж исэн юм аа. Хятад тэгээд Индонез, Тайван ч байлоо байсан баха. Тэгээ Монголоос бас оролцоод тэгээ би угаасаа онлайнаар орж байгаа. Тэгээ дээрээс нь онлайнаар оролцоод тоглоо явж байхад нөгөө пингийн зүрх амар гардаг. Тэгин тухай 100-тай нөгөө талд 5-тай. Гэтэл яг унсан шалтгаан байхгүй. Бид нар бүр 14 нэгдүүлэл бүр амар хожигтай. Тэрийг амар санджсэн. Тэгэл хятад мөдөдтэй тоглоход бас оо ямар амар эрэгтэй хүнээс ч бүр амар юм байна гэж бодож тэгэл тухайд. Нэг тийм туршлага бий. Ер нь гэхдээ эмэгтэй хүмүүс ч гэсэн амар болж би ч бас хуучин ингээл нэг их сургууль Монгол 10 жил тагцсан ингээл найзтай хамт ингээл тэгэл тоглоод өсөж хооронд байна. Тэгээд тухайд чинь нэг удаа маа найз ингээд минь нэг бас нэг найзууд байгаа маа өөр найзууд нь байгаа маа. Тэртэй хамт тоглох юм уу гэхэл яриад заа гэх тэгэл уулзаал ясан чинь нэг юм жоохон охин зөө. Яг тухайд одоо чинь би дөнгөж нэг төр хүсэл орох гэж байсан юм аахгүй дөнгөж ойтон болох. Тэгсэн чинь тухайд амар жоохон баг дундаа ангийн гэмэр за ариш дундаа гэж. Ер нь л царайгаар бол зур ингээд нэлээ жоохон харагддаг төрлөө охин байсан боохгүй. Гэтэ бас бидний үйл авахтай найзууд нэг гэхээр тэгээд нэг охинтой тоглосон чинь тэгэл бидний ихлээр гайхал ямар сони охин хамт үзгэл юм бах те бидэртээ үзгэл юм бах та гэж яг охтоо тоглож болол та гэхдээ эзэн ш тэгж нэг нэгэнтэйгээ тэгж нэг өрсөлдөж андаж мандаж тэгж явдаг гэсэн ш тэгээд тухай чинь тэгээ яг тоглоно гэл тэгэл бид нар ч яг үзэл эхлээл бид нөх юм бодохгүй нээж минь гээл
бараг л easy очиж л те амархан л гэж бодчихсон чи яг тоглосон чи юу вэ бүр бид нар нэгж барах шүү дээ амараас юу бантлаа юм. Тэгсэн чи харин тэр угаасаа нэлээд алдартай л охин байсан байлээ л сервер дээр нэлээд амар тоглодог нэлээд удаан тоглож муулцсан охин байсан бэл бид нар тэрийг мэдэхгүй жигнэсээ царинд нь ордогдоод тоглолцоогоо байхгүй. Тэгэл нэр нь хэн байсан бэ? хэлэхгүй. Одоо хэлээ яг геймер анган дахгүй. Нэг тиймэрхүү явдлаа. Ер нь эмэгтэй геймер бол сүүлийн үед нэлээд амар нэмэгдсэн байлээ. Нэлээд нэмэгдсэн. Ялангуяа нөгөө стриминг платформуд дээр чинь Тий. Яг стриминг айгүй хүмүүс үздэг тэгэл айгүй карьерийн хувьд бол бас айгүй дэжгүй карьер гэж харагдаад байдаг шүү дээ. Тий. Эмэгтэй хүмүүс тоглож байгааг бол зарим нь яг хөө тэгэл нэг моол тэгд нь моолн те. Тэгээ зарим нэг үнэхээр хичээгээ сайн тоглодог охтуудад зөндөө их болсон билээ. Ер нь ямар ч тоглоом дэр. Дотооч дэр ер нь CS дэр. Одоо ялангуяа нөгөө Valorant гараад ирсэн те. Valorant чинь эмэгтэй тоглож амар ихтэй те. Ингийн одоо CS эдрага болвол эмэгтэй тоглож хамаагүй ихтэй баха. Valorant чинь бас амар их цаг орж амар удаан тоглодог лөө ёо. Удаа. Ер нь бол механикэн гөвтөө нэлийн төхөмжтэй тий. Ер нь яг л адилхан хоёр талд хуваагдал яг боомтой л тий. Тийм. Ер нь гэхдээ би бас ингэж хараад байхад яг бас тоглолтгүй ч гэсэн e-спортод дуртай ч юм уу үзэх амар дуртай хүмүүс. Ялангуяа эмэгтэйчүүд аяг их байт юм байл шүү дээ. Тэгэл яг би яг 18 онд нөгөө Mesa гэдэг одоо Mongolian e-sport association гэдэг байгууллага гэдэг шүү дээ. Тэнд болохоор би бас 3-4 сарын хугацаатай ингээд хамтраад ажиллаад дотор нь ороод нэг 2-3 CS-ийн тэмцээн тэр зохион байгуулжсэн. Тэгэхэд бол ингээ арын албанд нь октод амир их. Тэгээд бүгдээрээ одоо тоглож чинь. Гэхдээ нэг өөрөө тоглох сонирхол байхгүй мөртлөө үзэх амар сонирхолтой. Тэгээл нөгөө багууд ингэж тэгж Монголын юм тоглогч нар байдаг гэл тэднийг амар сайн мэддэг. Тэгээл янз бүрийн тэмцээн дотоо CS энтрийг амар их үздэг. Тэгэл гадаад явж TI үзнэ гэж ярьдаг. Тэгэл Монголд ингэж хөгжүүлмээр байна гэж тэгдэг хүмүүс одоо хотод амар их байсан. Тэгээ одоо ч гэсэн ерөөхдөө ингэж тэрийг хараад ангууд ингэж тэд нар боруулна л их болоод одоо бүр жоох хогтож гэсэндээ тоглоомнууд нь их болж байна. Тэгээд одоо хүлцэх юм уу сонирхолтой тэрийгээ дараад ингэж найзуудаараа тоглолдог ч юм уу тийм хогтод бас амар их болж байгаа. Одоо чинь жишээл нөгөө нэг юм уу бол одоо нэг спорт нөгөө нэг юу гэдэг шүү дээ. Бар спорт бар гэдэг чинь тэмцээд нөгөө тоглолтын юм бол байнга дүүрэн байдаг болцсон л шүү дээ. Одоо Монголын тоглолт болох гол тэгэнгүүт орой ангил очив ширээ мөрөө дүүрэн захиалганд өрцсөн ингээл. Ер нь Монгол зөөл ер нь Монголд нэлээ их зүйл одоо нөлөөсөн гэж боддоо шүү дээ. Ер нь нөлөөлж ийн калчрын төвшин. Тийм нэлээ бүр юу өмнө жилийн зод чинь бүр талбайг дүүргсэн. Тэр бол бас түүх мөчтэй. Тэр бол гэтээ яг ингээ харьцуулаад үзэхэд бол тэ одоо нөгөө жуудаа бөхөр дэлхийн аваргын финалд байлдаж байгаа. За сагсан бөмбөгөөр дэлхийн аваргын финалд гарч байгаа тийм адилхан тийм одоо CS-ээр дэлхийн аваргын финалд тоглосон шүү дээ. Тэгэхээр бол одоо юу юм бэ? Би бол тийм юм болно гэж барыг төсөөлж яг бидний үздэг байхад ч юм уу жоохон байхад үздэг байхад. Тийм тэгээд талбай дүүрж байгаа нөгөө нэг арена степ арена дээр чинь дүүрж байгаа бүр амар олон гарч дүүрж байгаа юм тэгэл. Ер нь ингээ одоо бодоод байхад яг тэр анх тэр нөгөө Монгол эмэгтэй багт байхад бас яг нөгөө бэлтгэл тэгэл явна хэдэн цагийн бэлтгэл бүх зүйл ингээ цаанаасаа ингээ амар системтэйгээр ингээ яг жинхэнэ нөгөө нэг бэлтгэгчдэр нөгөө юу гэдэг ивент итгэгчтэй тэгээ нөгөө бэлтгэл мэтгэлээ маш цаг нихуур бэлтгэлээ болон тасуужуулагчтай яг тэгж явж исэн. Тэр нь амар бүр ингээ өөр санагдчихсан байхгүй зүгээр ингээ ландаад найзтайгаа ландаа явж исэн шал өөр арай тэгээ тухайн үед ингээ тэр бэлтгэлийн юм дээр ороод явж байхад бас яг тэр үеийн хүмүүсийн сэтгхүү болвол монголчууд тэ эсвэл e-спортод дэлхийд гараад ингэж нөлөөлөөд гэдэг юм хиндэн ч байхгүй зөвхөн тэр одоо зохион байгуулж тэр Монгол зэг бүрдүүлж байгаа тэр багийн хойдлын хүмүүс л хэдүүлээ ирээдүйд ингэдэг болно хэдүүлээ ирээдүйд хэдэн мянган долларын цалин авдаг болно хэдүүлээ ирээдүйд тэгдэг болно гэдэг юмнууд нь одоо яг үүндээ биелсэн ингээд нүдэн дээр гараад ирсэн явж байгаа байхгүй тэр нь бас амар гайхалтай одоо зөвхөн бараг л 10 жилийн дотор ингээд маш тууштайгаар явсан гэж санагдчихж байгаа. Одоо сүүлдээ нөгөө мимидэр айгүйх гардаг болсон нөгөө Монголтой холбоотой мимидэр тий. Хамгийн сүүлд чинь ихэд нөгөө нэг гадаадын нөгөө нэг юм уу штэ. Нави нөгөө нэг
виталити дээр байгаа шүү дээ. Нөгөө хүмүүсээ бүрдүүлэх гэж яаж юм гэхээр амар гоц амар лаглаг хүмүүстэй хэлээс цуглуулж үүдсэн. Манай Монголын мара бага бүрдүүлэх гэсэн чинь рандом хэдэн нөхдөдийг шатар матад тоглолт хэдэн рандом нөхдөдийг нийлүүлсэн гэх нэг тийм юм гараад аюу хаалттай болоод хэлээ. Тэр зүйтэй бас нэр үнэлтэй ялтчвал манайх нэг багасаа одоо жишээл ингээл тоглолдог тэмцээд орно ингээл одоо жоох хүүхдүүд тэгэхэр чинь ямар ч эцэг ихтэй ямар ч юм том ингээл жишүүрхөө юу вэ даа ингээл аюу тэгсэн чинь тэр хүмүүс одоо өөрсдөө итгээ те нэгэн удаа ингээд тоглоод амжилтанд хүрнэ. Мэдээж ингээд Монголын одоо өөрсдийнх нь багийн спонсор эдрээс ч хүртэл дэмжлэг өдр аваа те айгуу гоё ингээд явсан да. Одоо л харин харьцангуй тэрийгээ дагаад ч юм уу спонсор ч юм уу хөнгө оруулалт айгуу ихтэй болсон байна. Тийм тухайн үед бас яг меса тэр тэмцээн зохиоход бол тэгэл спонсор болтохгүй тэгэл янз бүрийн хүмүүстэй уулзсан янз бүрийн том компаниудтай очиж уулзсан гэж байгаа маяг тэмцээн гэл тэгэхээр ингээл за гэл орхичдаг ч юм уу. Тийм тохиолдол амар их байдаг ус. Тэнгүүт одоо бол бараг л одоо би ингээл ивентдэг яа хитвэ гэл бараг өөртөө ирээд байна шүү дээ. Монгол зал одоо тэгэл аюу их нөлөөлсөн. Одоо ч бүх салбарын одоо ажил одоо юу гоо штэ бүх салбарын компаниуд одоо бүгд өөрсдөө дотроо тэмцээн зохиодог ч юм уу те банк бусын холбооных тэмцээн зохиодог банкийн тэмцээн бүр төрийн байгууллага бүр цагдаа магадгүй хүртэл хоорондоо ингээд тэмцээн дээр зохиодог болцсон байлаа. Тэгэхээр тэр чинь бас нэг хүсэндээ сайнны нөлөө шүү те сайн ер нь хүмүүс ингэж яад юм байна. Энийг үздэг юм байна те энийг дэмждэг юм байна гэж мэдээд нэрээ нөгөө өмнө жилийн 100 штэ нөгөө Монголын Homecoming гэдэг ивенттэй баринад болоход манай Бааврын моторсын зүгээс ч гэсэн XN-тэйгээ BMW брэндээрээ ивент хийж оролцож байсан. Тэр өстө гоё байсан л ч тийм. Стайнуулагаар хичээлээ. Тэр чинь яг нөгөө том тэмцээнд яваад яг ирж исэн нөгөө удаан хугацаанд ирээгүй байсан Монголд ирээд нөгөө яг тухайн хугацаанд хүмүүс амар их үзсэн. Тэгээд яг л хамгийн оргил үеийн хийжсэн юм уу те. Тухайн үед бас тэгж бас оролцож байсан манай. Тэрийг харсаарсан тэр өстө гоё болсон нэлээ нэлээд том. Тэгээд одоо бид хэд чинь бас гэртээ CS тоглодог. CS жоох тэ ер нь янз бүрийн тоглоомд байгаа. Тийм тоглодог. Манай ч бүр групп байгаа шүү дээ. Уг нь Discord байгаа шүү дээ, тийм. Discord байгаа. Манай Discord чинь нөгөө Discord дээр ингээд та хэд мэддэг бол ингээд voice channel-ууд ингээд нэртэй байдаг шүү дээ. Манайх чинь нөгөө шилэн өрөө 1, шилэн өрөө 2 маяг гэдэг намир гэдэг Discord байгаа. Тэгээд одоо нөгөө Discord-ийн сервер рүү хэдвэл та хэд бас ороод тэг бөөндөө хамт тогломоор байгаа хүмүүс бол хамт ороод тоглож болно шүү. Бид хаяа би бол бас нэг тоглохгүй байгаа. Энэ хэд маань за төөгөө бол байнга тоглолдог. Тэ тоглолдог хүмүүс бас зөндөө байгаа. Одоо нөгөө нэг ер нь бол офсын нэг өрөөнд ихэнх нэртэй болсон шүү дээ тий. Тухайд яг нөгөө би тэр Discord-д нээж яхад анх нэр байгаа. Шилэн өрөөл тэр шилэн өрөө тэтгэхийн нөгөө нэг тоотын юу нэрээр өгсөн шүү дээ. Тийм биз. Тэгээд би анх нэгтээ за шилэн өрөө 1 2 гэд нээчихээ. Тэгээд зарим нэг нь харж байгаа бол одоо тэр чинь дотроо нэг лимиттайгаа харуулаа ингээд том баяг хурлын өрөө шиг нөгөө ингээд суудаг эсвэл тавуулаа ордог эсвэл 2 хүнийх ч хэрэгтэй юм байдаг. Тиймэрхүү байдлаар ер нь бол Discord-а гоё одоо хөгжүүлсэн гэх юм уу те. Жижиг маягаар хөгжүүлсэн. Тэгээд тэр Discord-д ер нь гайгүй ихтэй байдаг. Орой болгоо хүмүүс тогтмол юм тоглолдог. Тэгээд тийм орж байгаа харагддаг шүү. Тэгээд та одоо тэмцээн болох ч байгаа юм чинь тэмцээний бэлтгэлээ бас хамт хийгээд явах боломжтой. Одоо 5 сарын 30-нд. Тэгээ мэдээж нөгөө намрын групп дээр шеэрлэгдсэн линкээрээ ороод бүгдээрээ бүртгүүлээрээ. Тэр хэдүүлээ нэг бөөндөө гоё нэг өдрийг хөгжилтэй. Тэгээ мэдээж тэмцээн ингээ сайжраад явж байгаа учраас бас чанараа гоё чанартай тэмцээн бөөндөө бас хийх тий. Би тэр тэмцээнийг үзэх гээд бас тийсээ төлөж байгаа. Аль чадхаар л гоё дэмжүүлээ. Тэгээд тэмцээнд орж байгаа хүмүүстэй бүгдэнд нас амжилт хүсье. Тэгээд дараа жилийнхаа бас гоё тэмцээнд бас идэвхтэй оролцоорой. За баярлалаа. Баярлалаа.